Харилцаа бол энэ дэлхий дээр байгаа хамгийн үнэтэй зүйлүүдийн дандаа шүү дээ. Манай харьцууд ч бүр ярьдгүй шүү дээ. Бүр ярихаар ойлгохгүй юм л шүү дээ. Юу яадаг юм болоо гэдэг байхгүй тий. Тэр эмэгтэй ч нөр ярих гал үзэд идэх юм шиг хүмүүс ярилцах гал тэр болгоч болохгүй. Тэгэнгүүт нөгөөдөл ингээ ойлгочтой. Мэдээж нөгөөх нь ингэсэн хараа. Дан ирчүүдийг буруудахаас хэцүү. За ирчүүд ингээд ойлгоцоход ингээ хэцүү байгаа ингээд биднээс ярьлаа заяа сул тал энэ шүү дээ. Эмэгтэйчүүдийн нэг сул тал нь яг жинхэнэ хэзээ ч ойлголцохыг буюу эсвэл ойлгохыг хүсдэг open minded байдаг байхгүй. Хоёр дахь асуудал. Юу гэсэн үг вэ гэхээр ойлголцохыг хүсэж байгаа юм бол чи ч гэсэн ойлгох хэрэгтэй. Ихэнхдээ толгодог байхгүй. Өөрийгөө л ойлгуулах гэдэг. Эмэгтэйчүүдийн ихэнх хүсэл өөрийгөө ойлгуулж өөрийгөө хүлэмжшүүлэх. Тэгээ ирчүүд яагаад толдчихдаг вэ гэхээр за энийг хийжээж ойлгохгүй дээ гэж болчдөг байхгүй. За энэ хүүхнүүд ч хэцүүтэй гэдэг. Тэгэхээр чи ойлгохыг өөрөө хүсэж байгаа мó гэдэг юм. Одоо бид нэр ингээ гаднаас ингээ харах юм бол эмэгтэйчүүд амар ойлголцох гол ярьж мараа л ингээл амар хичээгээд байгаа юм шиг харагдана. Тэгсэн мөртлөө бид нэр ойлголт хүлээн авах тийм чадвар нь заримдаа байдаг. Хичээгээд байгаа юм. Тэгсэн мөртлөө өөрөө хүлээн авах чадвар байдаг. Тэр чинь би өөрөө open minded буюу шүмжил хүлээн авах чадвартай хэвчээ шүү дээ. Ер нь бодит байдал төсөөлөл хоёроос үргэлж юм хол хязгаартай амьдраад байгаа байхгүй бид нар. Сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг юм нэж хамгийн анхдагч менежмент нь юу байдаг вэ гэхлээр таньж мэддэг ба. Би уурлаад байгаа юм. Би гомдоод байгаа юм. Би чимээс юу хэлээд байгаа. Би өөрөө тодорхойгүй юм харилцааны асуудал уус тодорхой байх юм уу. Би үсээд байгаагаа мэдэхгүй жиж чи статиста тэнийг байлаа стал мэдрэмжгүй гэж яриад хар чин тэр уус мэдэхгүй шүү дээ. Ламжгүй. Яг бодит байдал бол тэгэхээр тэр хүн өөрийгөө ч мэдэхгүй байхгүй. Хүмүүс чамааг өөрчлөх гэдэг. Өөрийгөө биш. Бид нэр эхлээд өөрийгөө өөрчилчихвэл би ядахтаа зөв хязгаараа тавиа хизээ хязгаартай хизээр хязгааргүй байх юм бэ гэдгээ тогтоож чадна шүү дээ. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг төшдөг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шин түүх сонсцгоё.